Сайн байцгаана уу? Та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Даштржин Цэлмүн гэдэг. Би та нартайгаа Америкийн нэгдсэн улсаас мэдчилж байна. Би Монголын хамгийн анхны уух асуудлын дасгалжуулалтыг бас хийдэг. За энэ чиглэлээрээ мөн олон улсад уух асуудлаасаа хэрхэн зөв салах уу, тэ success буюу амжилтын дасгалжуулалтыг бас хийгээд явдаг юм өсгөө байна. За яагаад уух асуудал, амжилт хоёрыг холбож байгаа вэ гэхээр биднэрт бидний амьдралд биднээс хамааралгүйгээр гадны нөлөөнөөс гинтийн байдлаар байна уу, тэ ямар нэгэн байдлаар бидний амьдралд асуудлууд орж ирдэг, уух асуудалтай бид нар тулгардаг. За тэр зүйлээсээ хэрхэн эрүүл зөв арга замаар салах вэ гэдэг арга замуудыг энэ би зааж өгдөг. За тэгээд бид нар тэрхүү гаднаас орж ирсэн уух асуудлаасаа эрүүл зөв арга замаараа салж чадсанараа бид нар бол хувь хүнийхээ маш том амжилтыг бий болгож эхэлдэг юм аа. Тийм учраас би энэ талаараа дасгалжуулалт хийгээд багагүй хугацааг бас өнгөрөөсөн байна. Монголоос болон олон улсаас надаар үйлчлүүлээд эдгрээд маш сайхан амьдарч байгаа тэдгээр хүмүүс маш олон хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсийнхаа би туршлагуудаас тэдгээр хүмүүсийнхаа эдгэрсэн туршлагууд болон түүхүүдийг би та нартайгаа ингээд хуваалцаад явж байгаа. За та нар маань бас миний YouTube сувгийг дагаарай. Тэн дээр бас би баггүй бас бичлэгүүдийг хийгээд ингээд оруулсан байгаа. За миний 3 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсад Хавай мужид амьдарч байхдаа хийжсэн нэгэн бичлэгийг маань нэгэн бүсгүй үзээд над дээр бас надтай холбогдоод над дээр ирээд би түүнд бас туслаад ингээд эдгрээд ингээд маш сайхан амьдарч байгаа нэг бүсгүйн түүхийг би өнөөдөр та нартайгаа ингээд хуваалцах гэж байна. За тэр маань бол 3 жилийн өмнө миний хийсэн талархлын видео хичээл байсан юм аа. За талархал гэдэг ер нь юу юм бэ те? Талархал гэдэг талархснараа бид нар амьдралдаа талархалтай байснараа бид нар хэрхэн сайхан амьдарч болох вэ гэдэг тэр арга замыг би зааж өгсөн тийм видео хичээл байсан. За тэрийг маань миний энэ үйлчлүүлэгч миний энэ бүсгүй надаар үйлчлүүлсэн энэ бүсгүй маань үзээд YouTube сувгаас олж үзээд надтай холбогдсон байгаа. За энэ бүсгүй маань бас нэлээд амьдралдаа нэлээд хүнд бэрх зүйл зовлонгуудтай учирсан бүсгүй байсан. За миний видео хичээлүүд бас би та нарт анхааруулад хэлэхэд миний ярьж байгаа видео хичээлүүд маань та нарт маань сонсоход бас хүнд хэцүү дандаа л нэг зовлон бэрхшээл яриад байгаа юм шиг бас санагдаж байж магадаггүй. Гэвч бидний амьдралд энэ асуудлууд миний яриад байгаа эдгээр зүйлүүд бол байдаг юм аа. Бидний хин нэгэнд зохиолдож байдаг, тохиолдсон байдаг тийм ээ. Тийм учраас хин нэгэнд маань тохиолддог. Өнөөдөр танд тохиолдоогүй маа гэхэд тантай ойр хамаатан садан байна уу те найз нөхөд байна уу тохиолддог. Хизээ нэгэн бид нар бас энэхүү зовлонгуудаар бас орж байдаг. Тийм учраас тэр хүмүүстэй би бас зориулаад тэр хэцүү хүнд үедээ бид нар бас даван туулж тэр хэцүү зүйлүүдэд даван туулах бүрэн боломжтой байдаг юм шүү гэдэг арга замыг би хэлж өгөхийн тулд би эдгээр видеонуудаа эдгээр хичээлүүдээ ингээд хийгээд яваад байдаг шүү гэдгийг бас та нар маань ойлгоорой. Зарим хүмүүст маань бас нэлээд хүнд хэцүү бас санагдаж магадгүй. Тийм ингээд айгүй байнга зовлон яриад байгаа юм шиг санагдаж байж магадгүй боловч эн чинь бидний амьдралын дунд байдаг ийм асуудлууд байдаг юм шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За би өөртөө над дээр ирээд үйлчлүүлээд явсан. Би бас өөрөө тусалсан тий. Би бас айгүй инэрэнгүү сэтгэл гаргаж би олон хүмүүст бас туслаад явдаг. Байнгын хүмүүст туслаж хаана л хинд зовлон бэрхшээл тохиолдсон байна. Миний тусалж чадах зүйл юу байна? Тэрүүгээрээ би байнга тусалж тэдгэр хүмүүст бас гараа сунгаж сэтгэлээ хүргэж байхыг хичээдэг. Тийм учраас бас та нар маань ч гэсэн тэгэх боломжтой. Бид нар бас бие биедээ хайраа харуулж бие бинийгээ хайрлах бүрэн боломжтой. Энэ ямар арга зам байна вэ гэхээр би та нартай хэлж өгье. Тэгээ миний энэхүү видео хичээлүүдийг, видеонуудыг хүмүүс рүү шеэрлэж, түгээж өгч миний YouTube сувгуудыг дагснараа та нар маань бас хүнд хэцүү, зовлон бэрхшээлтэй байгаа тэдгээр хүмүүст туслах бүрэн боломжтой шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За өнөөдрийнхөө бас бодит түүх рүү би та нар оръё гэж оръё бүгдээрээ. За өнөөдрийн энэ бүсгүй маань болохоор сая би хэлсэн тийм ээ миний талархлын видеог үзээд орж ирсэн байгаамаа. За над дээр орж ирсэн энэ бүсгүй маань надаас хамгийн түрүүнд ямар асуулт асуусан бэ гэхээр айгүй маш гоё асуултыг асуусан. Би өөрөө энэ зүйлийг талархал гэдэг зүйлийг амьдралдаа хэрэгжүүлээд өөрөө бас өөрийнхөө зовлонг ялан дийлж чадсан миний бас гол хүч бол ерөөсө талархал байсан. Энэ бүсгүй асуулт юу байсан бэ гэхээр би айгүйх зовлонтой байна. Би маш их зовлон дундуур туучаад явж байгаа эмэгтэй байна. За би энэ өөрийнхөө зовлонг талархлын нүдээр талархлын байдлаар хүлээж авч болох боломжтой юу
гэж надаас асуусан. Энэ бол гайхамшигтай асуулт байсан. Өнөөдөр бас танд те ямар нэгэн асуудал тулгарчгаад сууж байгаа бол та бас өөрөөсөө яг энэ асуултыг асуугаарай. Надад тохиолдсон энэ зовлонгоо би талархлын нүдээр талархалтай байдлаар хүлээж авах боломжтой болов уу гэд энийг өөрөөсөө бас асуугаад үзээрэй. Энэ нь хариулт нь тийм. Энэ бол боломжтой. Талархал гэдэг зүйлийг бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр дандаа л тэ сайн сайхан зүйл, амьдралдаа тохиолдсон сайхан зүйл талархах. Мэдээж тийм. Тэгэлгүй яах вэ? Бид нар амьдралдаа өнөөдөр бид нар ингээд сууж байгаа да, амьсгалж байгаа да, идэж ууж байгаа да, аав ээжтэй элэг бүтэн байгаа да. Тэ ингээд талархах, одоо тэ сургууль соёлтой, ажил хөдөлмөртэй байгаадаа бид нар талархах. Энэ бол мэдээж хэрэг тийм ээ. Энэ бол бид нартын амьдралд өгсөн бэлэг юм аа. Энэ бол байх ёстой зүйл бол биш. Энэ бол Бурханаас биднэрт бас өгөгдсөн цаанаас амьдралаас маань биднэрт амьдралд маань өгөгдсөн ийм том бэлэг учраас бид нар талархалтай амьдрна. Нөгөө талаасаа бидний амьдрал үргэлж өдөр болгон аз жаргалтай сайхан байдаггүй тийм ээ. Тэгэхээр зовлон бэрхшээл бүхэл зүйлсүүд одоо бид нартай тохиолдож байдаг. Тэгэхээр одоо амьдралд маань хэцүү зүйлүүд ингээд тохиолдоход бид нар бас тэрэндээ талархах боломжтой байдаг. Бидний амьдралд хэцүү зүйл орж ирж байгаа маань бид нарыг бас сайжрах, бид нар ахаад одоо илүү одоо сайн дэвшилтэд одоо амьдралд одоо гарах дараагийн шатыг бас бид нар тохиолдож байгаа тэдгээр хэцүү хүнд зовлон бэрхшээлтэй зүйлүүд маань нээж өгдөг гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За энийг бол би өөрийнхөө амьдрал дээр бас мэдэж авсан. Би өөрөө бас одоо өнөөдөр ингээд та нарт ингээд олон одоо мянган хүмүүсийг би бүсгүйчүүдээ бас ингээд амжилтанд хүргээд ингээд явж байгаагийн маань одоо давуу тал бол ерөөсөө би өөрийнхөө амьдралыг тэр өөр тохиолдсон зовлон бэрхшээлээ даван туулж чадсан үндсэн дээр би өнөөдөр ингээд сууж байгаамаа. Тийм учраас амьд бас жишээ гэж ярьдаг тийм. Тэр нь бол би өөрөө байна. Мөн миний одоо энэ ярьж байгаа түүхүүд тэр бодит одоо минь надаар үйлчлүүлсэн, над дээр ирээд амьдралынхаа тэр зовлон бэрхшээлүүдийг эдгээсэн тэдгээр хүмүүсийн бас түүхүүд энэ зүйлийг бас гэрчилнэ. Тийм учраас бид нар бас амьдралдаа одоо хүнд хэцүү зүйл тохиолдоход бас тэдгээр зүйлүүдэд бас талархах бүрэн боломжтой байдгиймаа гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд хэцүү зүйл тохиолдсон байгаа бол та тэрэндээ талархаад босоод ирэх боломжтой шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр талархал гэдэг бол үнэхээр гайхамшиг. За ингээд өнөөдрийн миний ярих байгаа бүсгүйн түүх болохоро энэ бүсгүй маань маш залуухан бүсгүй байгаа. 28 настай маш залуу бүсгүй. За энэ бүсгүй маань би болохоор Америк, одоо Франц, Итали, Англи гэдэг одоо ингээд маш олон Солонгос, Япон гэдэг маш олон газруудаас надтай ингээд хүмүүс холбогддог, Монгол, гадаад хүмүүс холбогдож хичээл авдаг. Тэгэхээр би тэдгэр хүмүүсээс ингээд зөвшөөрөл аваад ингээд түүхүүдийг ярьж байгаа. Тэгэхээр би ингээд холиод ярьж байгаа. Өмнөх дугаарууд маань бас Америктэй, Монгол ингээд ярьсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярих бүсгүй маань бол Монгол бүсгүйн түүх байгаа шүү. Тэгэхээр бас та нартай зөвхөн бас Монгол бүсгүйчүүдийнхаа түүхийг бас ярихыг би бас эрмэлзэж байгаа. Тэгэхээр бас надад одоо өөрийнхөө түүхийг ярих боломжийг олгож байгаа бас надаар үйлчлүүлсэн үйлчлэгч нартаа би бас маш их баярлалаа гэдгийг би бас энэ ташрамд бас хэлмээр байна үнэхээр бас өөрөөсөө эдгрээд надад бас эргүүлээд бас боломж өгж байгаа та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Надад болон бас одоо миний энэ бичлэгийг үзэж байгаа олон мянган бүсгүйчүүдэд бас та нар маань маш том бэлгийг одоо өөрсдөөсөө маш том хайрыг харуулж тэднэрт маш том хайрыг өгж байгаа шүү гэдгийг би бас шавнартаа та нартаа хэлмээр байна. Та нартаа бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. За энэ бүсгүй маань бол Монгол бүсгүй 28 настай юм бүсгүй байгаа. За энэ бүсгүй маань их сургууль төгссөнийхөө одоо дараа жил бол одоо ингээд хүнтэй гэрэлсэн байгаа. За энэ бүсгүй маань хүнтэй гэрлээд тэгээд жил дараалаад 2 хөөрхөн одоо хүүхэдтэй болсон. За ингээд амьдрал нь маш сайхан жигдрээд ингээд явж байтал одоо гинтийн байдлаар нөхөр нь бол гинт одоо ингээд бурхны орон руу явсан байгаамаа. За энэ бүсгүй одоо маш хүнд байдалд орсон, маш их сэтгэлээр унсан.
За яг мэдээж аав ээж нь аз болоход байсан учраас бүсгүй энэ бүсгүйг маань бол дэмжиж, тусалж те одоо ингээд урагшаага миний дүү одоо ингээд миний хөө, миний дүү гэдэг ингээд дэмжээд ингээд явсан байгаа. Гэхдээ л энэ бүсгүй одоо маш хүнд байдалд орсон. Мэдээж нөхөртөө хань ижилдээ хайртай те. Тэгэхээр минь надаар үйлчлүүлж байгаа бас дийлэнх бүсгүйчүүд маань бас хань ижлээ алдсан одоо хүмүүс байдаг. Мөн настай те эгч нар маань бас хань ижлээ алдсан бас эгч нар бол айгүйх байдаг. Тэгэхээр энэ тэр тэднийхэн төлөөлөл болгоод би бас энэ түүхээ ярьж байгаа. Тэгэхээр энэ бүсгүй маань болохоор ингээд мэдээж ханаа алдна гэдэг бол маш том одоо тий амьдралын одоо хоёр багны нэг нь л одоо ингээд нураад явчлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол маш хүнд одоо хэцүү түүх байгаамаа. За энэ бүсгүй маань ингээд одоо хэцүү байсан. Хоёр жоохон хүүхэдтэй үлдсэн тийм ээ. Тэгэхээр 2 3 настай нэг жоохон хүүхдүүдтэйгээ ингээд одоо тэгэл амьдрахыг одоо хичээгээл энэ бүсгүй маань явсан. Үнэхээр хэцүү байсан. За тэгээд энэ хүү одоо зовлон бэрхшээлээ даван туулахын тулд энэ бүсгүй маань бас жоохон одоо буруу замаар орохыг одоо орох гэж бид нар бас ярьдаг тий. Бас буруу зүйлүүд рүү алхахыг бас хичээсэн. За өөрөөсөө одоо энэ зовлонгоос салахын тулд хичээгээд буруу зүйлүүдийг бас ингэж буруу сонголтуудыг бас хийж эхэлсэн байгаа юм бүсгүй маань. За тэгээд бас л болохгүй мэдээж бүтэхгүй байсан. Мэдээж энэ чинь буруу сонголтууд хийгээд байсан учраас маш хэцүү байсан. Арх тамхи хэрэглэдэггүй байсан бүсгүй маань арх тамхи хэрэглэж одоо тэг хэрэглэхийг оролдсон. Мөн тэ найз нөхдөйгөө гадуур дотуур явах тэгэл ингээл хэцүү байж эхэлсэн. Мэдээж 2 хүүхэд нь бол одоо бас хаягдаж эхэлсэн. Маш хүнд байдалд орсон байгаа юм бүсгүй. Тэгэд энэ бүсгүй яасан бэ гэхээр маш хүнд байдалд хэцүү байдалд оронгуудаа ер нь нэг хүүхдээ өөрөө авч үлдээд нэг хүүхдээ одоо том хүүхдээ асрамжийн газар энэ бүсгүй маань бол өгсөн баг. За тэгээ баг хүүхдтэйгээ амьдрахыг хичээсэн. За ээж нь бол түүнд бас туслахыг маш их хичээсэн. Тэгээд одоо ээж нь бүр аргаа барсан. Тэгээд яг том баг хүүхдийг би өсгөе. За чи ямар ч байсан тэгвэл том хүүхдээ ингээ асрамжинд өгдөө чи ядаж ингээ өөрийгөө татаад ингээ одоо ажил төрөл хийх хэрэгтэй гэдгсэн. Мэдээж энэ бүсгүй маань ажилласаа гарсан байсан. Маш сайхан ажил төрөлтэй бүсгүй байсан. Тэгээд бас нэг л өдөртөө би бас ингээ яаж одоо те ингээ ийм амьдралаар одоо ингээ яваад ах уу гэдэг энэ бүсгүй маань ингээ бодоод тэгээд одоо ингээ асрамжийн газар нэг хүүхдээ өчгсөн байгаа. Ээж нь тэгээ байжсэн. Тэгээд энэ бүсгүй маань ингээ байж байхдаа хүүтэйгээ асрамжийн газар байгаа хүүхдтэйгээ очиулсан байгаа. Нэг хүүхд маань бол маш хэцүү байдалд орчихсон. Тэ аавгүй болсон. Тэ ахаал гэнт ээжгүй болчихсон. Маш хүнд байсан. Гэхдээ энэ бүсгүй маань одоо тэ 2 хүүхдэд хийжих ямар ч одоо тэ боломжгүй байсан учраас одоо тэгэл нулимсаад ивчээл хэвээр тэгэл ингээл буцаал нөгөө хүүхдээ орхиол гараад ирсэн. Тэр үе нь маш хүнд байсан гэж тэр бүсгүй маань миний одоо энэ хүү үйлчлүүлж бүсгүй маань ярьсан. Мэдээж маш хүнд байгаа тэ. Тэгэхээр ийм одоо тэ зовлонтой бүсгүйчүүд маань бас байгаа. Бидний нийгэмд бас байгаа гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд энэ бүсгүй маань ээж нь бол одоо баг хүүхдийг хараа. Тэгээ өөрөө бас яг уу ингээ ажил төрөлд орсон байгаа. Тэгээ ажил төрөл бас хийгээд ингээ чадхаараа бас ингээ явсан байгаа. Чадхаараа ингээ тэмцээд явсан. За гэтэл нэг өдөр ээж нь бурхан болсон харамсалтай. Ямар хэцүү амьдрал бай тээ гэж та нар маань бодож байгаа. Гэтэл энэ бидний амьдралд байдаг. Бидний нийгэмд бидний өнөөдрийн амьдарч байгаа хэн нэгэнд маань ийм зүйл тохиолдож байгаа. За ингээд энэ бүсгүй маань ерөнхийдөө ганцаараа ингээд байдалд орсон. За одоо бас та нартай маш хүнд нэг зүйлийг хэлэх гэж байна. Асрамжийн газраас дуудлага ирсэн. Хүүхэд нь унтаад сэрээгүй гэдэг дуудлага ирсэн байгаа. Том хүүхэд нь. За тэгээд энэ бүсгүй бол маш хүнд байдалд орсон. Амьдралын маш хүнд байдалд орсон. За тэгээд одоо ингээд бүх үйл явц ингээд өнгөрөөд тэгээд одоо ерөөсөө баг хүүхдтэйгээ гэрээсээ гарахгүй ингээд нэг хэсэгтээ амьдарсан байгаа. Ерөөсөө хүүхдээ хараад тэгээ байж явах хугацаанд одоо тэ YouTube суваг байна уу одоо бүхэл юмыг үзэж байгаа шүү дээ. Тэгээд энэ бүсгүй маань бодсон байгаа. За би өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Би одоо яаж энэ хүүхдэд тэжээх үү? Би яаж амьдралаа өөрчлөх үү?
би гэхээсээ илүү те амьдралаа яаж өөрчлөх үү гэж бодож ирсэн те. Бидний бүх хүмүүс тэгж боддог те. Амьдралаа яаж өөрчлөх үү, яах уу гэдэг асуултууд мэдээж энэ бүсгүйд маш зовлонтойгоор орж ирсэн. За тэгээд энэ бүсгүй маань амиа хорлохыг хичээсэн байна. Гэвч ээж хүн те бүлтээсэн хөрхөн өрн хараа байж хахад амиа хорлох боломжгүй байдаг. За энэ бүсгүй маань чадаагүй. За тэгээд энэ бүсгүй маань YouTube сувгуудыг ингээ үзэж явах хугацаанд бас миний одоо азар одоо те миний одоо энэхүү видеог олж үзсэн байгаа юм. Та нар маань бас үзээрэй. Би бас шеэрлсэн байгаа. Талархалтай амьдрахын нууцыг те тиймэрхүү видео энэ одоо видеог шеэрлсэн байгаа. Тэгэхээр та нар маань тэр видеог бас очиод үзээрэй гэж та нартай хэлмээр байна. За тэгээд миний бас амьдралын түүхийг энэ бүсгүй бас сонсоод те босч ирж чадах юм байна, болох юм байна гэдэг бас тэрхүү сэтлийг авсан байгаа. Тэгээ энэ бүсгүй маань их сонирхолтой над руу шууд залгасан. Ингээд надад чатаар шууд ингээд нэг бүсгүй ороод ирсэн. Тэгээд мэдээж эмэгтэй хүн байсан. Нэр нь угаасаа эмэгтэй хүн байсан. Тэгээд би авсан. Тэгсэн шууд уйлсан энэ бүсгүй над руу залгаад. Тэгээд би сонссон. Тэ уйлж дуслан сонссон. Магадгүй тэр эмэгтэй баг 2 цаг гарна миний одоо тэ утсан дээр уйлсан. Тэгээд нэг амьсгаа аваад тэ 2 цаг гарны дараа уйлсныхаа дараа амьсгаа аваад надад саяны асуусан асуултыг би та нараас асуусан тэр асуултыг асуусан. Би боломжтой гэд энэ бүсгүйтэй би ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ бүсгүй маань өнөөдөр буцаад ажилдаа орчихсон. Саяхан шинэ байранд орсон. За тэгээд үлдсэн хүүхдтэйгаа тий хөөрхөн хүүтэйгаа хамтдаа аз жаргалтай сайхан амьдралыг үргэлжлүүлээд явж байна. За та нартай би бол айгүй тийм товчхоноор тий энэ хүмүүсийн түүхийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд тий энэ бүсгүй хөрөө алдах, ээжигээ алдах, хүүгээ алдах тий энэ ямар хашуун зовлон бэ? Тэр хугацаа тий өдөр хоногуд ямар хүнд байсан бэ энэ бүсгүйд? Тэгэхээр би энэ түүхүүдээрээ та нарт юу хэлэх гээд байдаг вэ гэхээр бид нар тэ өөртөө тохиолдсон энэ хүнд бэрхшээлүүдээ бид нар бас талархлын нүдээр олж харж болтго юм аа гэж. Тэгэхээр энэ бүсгийн хувьд яаж харсан бэ гэхээр эн чинь намайг амьдралд тэ илүү одоо тэ илүү том одоо тэ давааг одоо туулахын тулд тэ бэлтгэж байгаа юм байна гэдэг зүйлийг энэ бүсгүй маань олж харж чадсан. За тэгэхээр энэ бүсгүй маань одоо дахиад би та нартай энэ бүсгүй бас л нэг одоо зүйлийг хэлэх гэж байна. Тэгэхээр энэ бүсгүйг амьдралаа одоо та энэ бүсгүй талархалтайгаар одоо харж чадсанараа юунд энэ бүсгүй энэ одоо зовлон бэрхшээлийг даван туулаад ингээ сайхан амьдарч байгаад энэ одоо надтай уулзаад энэ бүсгүй маань энэ өөрийнхөө зовлон надад талархалтай хараад ингээд дараагийнхаа амьдралд бол бэлтгэж болж чадсан байгаа. Тэгэхээр энэ бүсгүйс би тааштай дундуур нэг зүйл хэлэхэд энэ бүсгүй маань хэлж ирсэн. Багшаа миний энэ түүхээр баг кино хийвэл баг болох байхаа гэж. Тэгээд айгу идгэрснийхэн дараа айгу тийм цоглогоор тэгж хэлж ирсэн. Тэгээ магадгүй энэ бүсгүй маань энэ одоо зүйлийг өөр тохиолдсон зовлон бэрхшээлээ талархалтайгаар одоо харж чадаагүй байсан бол энэ бүсгүй өнөөдөр хаана байх байсан бэ? Та нар манаас бодох хэрэгтэй тий. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ бол маш том хүнд зовлон байгаа биз? Тэгэхээр энээс өөр бас зовлон бэрхшээлүүд та нарт маань тохиолдсон байгаа. Тэгэхээр ийм хүнд зовлон бэрхшээлийг бид нар амьдралынхаа нэг том сорилт юм байна. Намайг дээшлүүлэх гэж, намайг өөрчлөх гэж, надад хүч өгөх гэж ийм зовлон бэрхшээлүүд би дааж чадах учраас ийм зовлон бэрхшээлүүд надад тохиолдсон байна гэж энэ бүсгүй бас харж чадсан. Энэ бүсгүйд би бас ингэж харж ойлгуулж чадсандаа маш их баяртай байдаг. Тэгэхээр та нарт маань энэ болон инээс хэцүү бас хүн зовлонгууд бас тохиолдсон байж магадгүй. Тэгэхээр энэ бүсгүй даваад гарсан
тийм ээ, залуу хүн бүсгүй шүү дээ, тийм. Тэгэхээр та нар маань миний энэ ярьж байгаа түүхүүдээс, миний энэ хүү ярьж байгаа түүхүүдийн эзнүүдээс бас суралцаасай. Өөрөө өөртөө тохиолдсон энэ хүнд бэрхшээлүүдэд даван туулаасай. Битгий амьдралд бууж өгөөсэй гэсэн үгнээс би энэ хүү бичлэгүүдийг хийдэг. Тэгэхээр өнөөдрийн түүх бол бас маш хүнд, бас хэцүү түүх байна. Гэхдээ хамгийн гол нь төгсгөл нь тэг үлгэр аз жаргалтай байдаг гэдэг шиг үнэхээр бас төгсгөл нь бас аз жаргалтай байж чадсан. Тэгэхээр өнөөдөр энэ бүсгүй маань маш сайхан амьдарч байгаа. Тэгээд бас хүүгээ одоо өсгөж том одоо тий сайн хүн болгохын төлөө бүр хичээнгүлэн зүтгэж одоо дахин одоо гадагшаа сурна гэсэн зорилго тавьчихсан, ажлынхаа хажуугаар суралцаад ингээд явж байгаа маш мундаг бүсгүй байгаа. Магадгүй бид нар өөр тохиолдсон зовлон бэрхшээлээ талархлын нүдээр харахгүйгээр те би л одоо ийм зовлонтой амьдрах ёстой юм байна. Би л одоо ингээл миний амьдрал дуусч байгаа юм байна гэж харах юм бол тэр цагт таны амьдрал дуусна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө харах үнцгийг, өөрийнхөө тархийг бид нар өөрчлөх нь айгүй чухал байдаг юм аа. Тэгэхээр өнөөдөр танд зовлон бэрхшээл тохиолдож байгаа бол хамгийн түрүүнд би ямар азгүй юм бэ? Би ямар хэцүү зовлонтой амьтан бэ? Би гэж өөрлөгөө жичилж, өөрийгөө жичилхийн оронд, бас бусад руу буруугаа хийхийн оронд би энэ өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ хэрхэн сайн сайхнаар талархалтайгаар надад юу хэлэх гээд байгаа юм бэ нүгээр гэсэн асуултуудыг асууж өөрөө өөрлөгөө бас өнгөх тийм чадвартай байгаасай гэдэг үднээс бидгээр видео бичлэгүүдийг хийж байгаа юм шүү. Тэрнээс яг одоо би бас мэднэ тий өөрт ингээд хүнд бэрхшээл тий зохиолдсон байгаа үед хүн хизээч бас тий тэгж бас бодох сөхөө байдаггүй тухайн үедээ гэхдээ бид нар одоо хүний тарих тий бид нар бусад одоо амьтан одоо амьд организмаас юугаараа ялгаатай вэ гэхээр бид нар тарихаараа ялгаатай шүү дээ. Тэгэхээр бид нар энэ тархиндаа бас эргцүүлж бодох тэрхүү ухамсарыг бид нар одоо дээр амьсгаа авсныхаа дараагаар бас бодох боломжтой болж эхэлдэг юм а гэдгийг бас та нартай хэлж байна. Тэгэхээр тэр үедээ та нар маань бас өөрсдийнхөө тэр хүн өөртөө тохиолдсон тэр хүнд хэцүү зүйлүүдээ одоо илүү эерэг талархлын нүдээр харах гэж хичээгээрэй. Надад өнөөдөр танд зовлон бэрхшээл тулгархад надад энэ хэцүү зовлон бэрхшээл яг юу өгөх гээд байгаа вэ? Юу хэлэх гээд байгаа вэ? Гэдгийг та нар маань бас анзаарч явах хэрэгтэй. Тэрийгээ жоохон бодож байх хэрэгтэй. Битгий одоо сэтгэлийн хөөрлөөр аливаа зүйлд хандаж байгаарай гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгээ бас би энд бас өөрийнхөө амьдралын нэг одоо зарчмыг хэлье. За би бол доо те багаасаа л бас нэг толгой тархиндаа яг ч юм нэг юм амьдралын одоо чухал зарчимтай явсаар ирсэн. Одоо өдийг хүртэл би явж байна. Хэрвээ миний амьдралд ямар нэгэн сорилт тийм таагүй бүс рүүгээ би ороод те нэг надад нэг таалагдахгүй эсвэл миний амьдралд янз бүрийн сорилт бэрхшээлүүд ингээд орж ирж байхад би дандаа баярлж хүлээж авдаг. За ашгүй дээ те өнөөдөр надад таагүй мэдрэмж байгаа бол за ашгүй дээ те миний нэг өөрчлөгдөх боломж юм байна. За миний нэг сайжрах боломж юм байна гэж би дандаа хардаг. Тэгэхээр надад яг тэр үл үнэн байдаг. Зовоод хэцүү зүйлүүдийг тэр зүйлүүдэд бид нар даваад гарсны дараагаар надад дандаа тийм сайн сайхан зүйл тохиолддог. Илүү том, илүү гайхамшигтай сайхан зүйлүүд надад тохиолддог. Тэгэхээр би ч гэсэн өнөөдөр бас хүүгээ алдсан ээж хүний хувьд би тэр зүйлийг талархалтайгаар олж харсан. За тэ өнөөдөр миний бяцхан хүүхэд энэ дэлхий дээр ямар ч гим нүгэлгүй хүүхэд маань энэ дэлхийгээс ингэ явчихж байна гэдэг чинь надад юу хэлэх гээд байгаа вэ? Би энэ зүйлийг давчих юм бол энэний ард ямар боломж байгаад байгаа юм бэ? Ямар зүйлийг надаар одоо бурхан хэлэх гээд байгаа вэ? Гэдэг зүйлийг би бас эргцүүлж чадсан. За энэний хариулт бол үнэн байсан. За би тэр хүү зовлон бэрхшээлээ дэвчиж гаргахтаа гаргаж хамгийн гол нь зөв арга замаар өөрийгөө тайлж тэр уух асуудлаа тайлж чадсан. Ойлгох үедээ уйлж зовх үедээ зовж тэр өөрийгөө бас барихгүйгээр өөрийгөө тэгж одоо хүчилж зовоохгүйгээр өөрөөсөө одоо гарах хэвээр тэр бүхий л зовлон бэрхшээлүүд одоо тэр зовлон бэрхшээл туулахын тулд өөрөөсөө гарах тэр эмоц тэр бүхий л зүйлсээ би өөрөө гаргаж тэр уух асуудлаа тайлж чадсан. За тэгээд даван туулсны дараагаар би өнөөдөр ингээд одоо сууж байна та нарын өмнө Тэгэхээр би тэр зовлон бэрхшээлийг зөв арга замаар туулж чадсан учраас өнөөдөр би олон одоо өөртөөгөө адилхан зовлон бэрхшээл тохиолдсон болон одоо бусад зовлон бэрхшээл амьдралын энэхүү одоо даваануудыг давах гад ингээ ядаад явж байгаа тэдгээр хүмүүст би тусалж чаддаг одоо хүн болсон.
Тийм болохоор би бас та нартаа өөрийнхөө бас энэ жишээг урамтайгаар хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр танд ямар нэгэн хэцүү хүнд зүйл тохиолдож байгаа бол та тэрийгэ талархлын нүдээр хараад миний бас өсөх боломж юм байна гэж хүлээж аваарай. Яагаад гэвэл танд тохиолдож байгаа, биднэрт тохиолдож байгаа энэ зүйл маань та өөрөө очиод хийцэн зүйл ерөөсөө биш байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр гаднаас бидний нөлөөлөлгүйгээр ямар нэгэн байдлаар орж ирсэн хэцүү хүнд зүйлүүд байгаа учраас бид нар тэр зүйлүүдээ талархлын нүдээр харах бүрэн боломжтой юм аа. Бас өөрсдийгөө өршөөж алдаа гаргасан ч гэсэн өөрсдийгөө бас өршөөж хайрлж сураарай гэж би бас та нартай хэлмээр байна. За ингээд өнөөдрийн миний ярьсан түүх бас та нарт маань маш хүнд түүх боловч та нарт маань бас урам зориг өгөх босох нэг хүч байгаасай гэж би бас та нартай найдаж байна, итгэж байна. Тэгэхээр миний YouTube сувгийг маань дагаарай, subscribe дараарай. Би энэ мэдчлээ маш олон өөрөөрөө үйлчлүүлээд эдгэрсэн хүмүүсийнхаа түүхүүдийг ингээд эднэрээсээ зөвшөөрөл аваад ингээд хүргэж байгаа шүү. Тэгээ над дээр ирээд ингээд үйлчлүүлээд явсан хүмүүс маань ингээд эдгэрээд ингээд явдагт нь би маш их баярлдаг. Тэгээд тэднэртээ би бас ингээд харамгүйгээр би бас тусалдаг. Тэгэхээр би бас маш олон хүмүүст би ингээд тусламж хэрэгтэй хүмүүст нь би туслаад ингээ явдаг. Тэгэхээр энэ бол над бол бурхнаас заяасан талархалтай байдлаа талархах ёстой нэг зүйл гэж би хардаг. Тэгэхээр өөрийнхөө зовлон бэрхшээлийг талархлын нүдээр харах юм бол бид нар бусдаа бас хайрыг өгөх, хайраа харуулах тийм маш том боломж байдаг. Тэгснээрээ бидний өөрсдийн маань амьдрал бас дээшилж байдаг, дэвшиж байдаг гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр би биетэйгээ хайраа хуваалцаж, би бинийгээ аз жаргалаар тэтгэж байх юм бол бидний өөрсдийн амьдрал бас дагаад сайхан болдог гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За ингээд миний видеонуудыг үздэг та нартай маш их баярлалаа. Дараагийн бас бод түүх дугаараараа хүртлээ. Түр баяртай. Та нартай хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.